Эхлээд сургууль гэлтгүү, дунд сургууль гэсэн ялгаагүй. Багшийн цалин өдөр тутмын амьдралаа бол дийлдэггүй. Би анх 2005 онд Монгол Улсын их сургуулийг нийгмийн ажлын бакалавр төгсчөөд тэгээд амгаахад багшаар орохдоо цагийн багшаар орсон байхгүй. Яагаад гэвэл магистрийн зэрэг аваагүйсэн. За тэгээд дараа нь 2007 онд жинхлээд тэгээд амгаах багш болсон. За цагийн багшаар ажилласан жилээ хэрвээ нийлүүлээд үзэх юм бол би 20 жил одоо 2025 жинхлэнийгээ үзэх юм бол 18 жил болсон гэсэн үг байна. Аль биесээр 310 шавтай гэсэн. Яг одоо гардан заасан шавнар маань бол 310 дам буюу өөр ангиуд одоо хэсэгчлэн ордог байсан юм хэм бол шавнар маань бараг 1000 гарсан байлгүй дээ бодвол. Яг багш болно. Багшийн нэг өдөр ер нь бол их сургуулийн багш. Би бол их сургуулийн багш л байж ирсэн тий. Гэхдээ ер нь дунд сургуулийн багш гэсэн бас адилхан л баг гэж. Ер нь багшийн нэг өдөр бол яаж өнгөрдөг вэ гэхээр ангидаа ороод за 20-30 оюутантай эсвэл 20-30 сурагч нартайгаа хамт ингээд тэр хүүхдүүдэд хичээл заах, тэднийг сонсох, сургах, хүмүүжүүлэх юм үүрэгтэй ингээд анги руу ордог. За анги танхимд оюутнуудтай юм уу сурагчтайгаа ажил дуусаад тэхэндээ орж ирээд зүгээр сутгүй нөгөө дүн шалгах тий. За тэгээд сургалтын төлөвлөгөөгөө гаргах, эцэг ихтэй уулзсан, оюутнуудынхаа даалгавар бие даалтыг засахаас эхлээд дээрэс нь багш нар өчнөө олон судалгаа сургалтын ярьдаг. Тэрийгэ давхар хийгээ өнгөрдөг. За дээрэс нь тэд нар багш нар бол яадгүй гэхлээр зөвхөн хичээл бас заадаггүй. Багш нар бол хүүхдүүд болон оюутнуудад хүмүүжүүлж төлөвшүүлдэг. Хоёр дахь ээж авийн үүрэг гүйцэтгэж. Заримдаа оюутнуудаа сурагчдаа бас сонсох хэрэгтэй болдог л доо. Заримдаа амьдралын тохиолдсон асуудлуудыг шийдэх гэж үсэн. Тэгэхээр багш бол давхар ээж аавын хүмүүжүүлж амжаагүй, зааж амжаагүй зүйлийг давхар заадаг. Хоёр дахь эцэг гэх юм гэсэн үг. Тийм Монголын багш нарын хувьд бол ер нь би бодож байна. Эхлээд сургууль гэлтгүү, дунд сургууль гэсэн ялгаагүй. Багшийн цалин өдөр тутмын амьдралаа бол дийлдэггүй. Багшийн цалингаар бол 100% ингээд ер нь бол ихэнх нь л амьдралынхаа хэрэгцээг бүрэн хангаж чаддаг гэсэн үг л дээ. Тийм болохоор багш нар бас давхар олон ажлууд хийдэг. 2-3 ажил хийдэг. За дунд сургуульд бол манай багш нар чинь нөгөө бүр гадагшаа явж солонгос руу ажил хийдэг. Тийм багш зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр багш бол уул нь бол ямар байвал зүгээр гэхээр тэр өөр мөнгө олохын тулд тэр одоо ахуйн амьдралынхаа суурь хэрэгцээг хангахын тулд давхар ажилдаа санаа зовхоос илүү тэр хангамж нь сайн байгаад зөвхөн ажиллаж байгаа хүүхдүүдэд зориулж 100% ажиллаа хийдэг баймаар байна. Тэр хэсэг рүүгээ бүрэн орч чадахгүй байх л шүү боддог багшдаар бол. Ер нь бол яг багш нарын цалин нэмэх ёстой. Багшийн цалин нэмнэ гэдэг нь зөвхөн багшийн ашиг биш байхгүй. Энэ бол бүх нийгэмд үзүүлж байгаа ашиг байх ёстой. Яагаад тэгэхээр цалин өсвөл чадварлаг залуус багшийнхаа ажлыг хийж үлдэнэ гэсэн үг. За нөгөө талдаа сайн багш нараар хичээл заалгаж байгаа хүүхдүүдийн одоо сурлаг хөдөлмөр бас сайжрна. Ингээд энэ нь өөрөө чанартай иргэдэг бэлтгэх юм циклтэй байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн том бодлого байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар багшийг бас хөндлөх ёстой. Эмч хүний биеийг эмчилдэг бол багш хүн тэр оюутнуудынхаа сурагчдынхаа оюун сэтгэлийг нь тижээж тэтгэдэг байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр багшийнхаа үнэлэмжийг хэдэж инээ муул байгаад иргэдийн чанарыг дороотуулаад байгаа л гэсэн. Тэгэхээр энэ дээр бол бид нар одоо багшийг хүндэтгэх болон багшийн мэргэжил ажилыг өндрөөр үнэлэх ёстой. Энэ бол хамгийн чухал бодлого. Шавнарынхаа одоо ололт амжилтыг харж баярладаг хүнийг багш гэж хэлдэг. Тэгэхээр шавнарынхаа одоо ололт амжилтын төлөө өсөлт төвчлийн төлөө баярлаж явдаг энэ ажилдаа өөрийнхөө бүх эрүүл мэнд, залуу нас, амьдралынхаа зорилго бүхнийг зориулсан бүх багш нартаа багш нарын баярын мэнд хүргье.